Миний төрсэн газар бол уул ус тал хээрийг одоо бүгдийн шингээсэн. Үнэхээр Монгол хүн гэж ярих юм бол ямар байгальтай юм бэ гэдгийг ярихад би бол хамгийн бүхэл байгалийн тэр 6 газар унсан. Миний унсан газрын уулыг бол дулаан уул гэж нэрлэдэг. Уул арталдан ар гэзгэндээ модтой, өвөр гэзгэндээ мод байхгүй. Энэ мод бол хангаан нурууны бүх модны хамгийн урдал юм мод. Манай сумаас миний унсан газраас урагш мод гэж юм бол Монгол газарт жинхэнэ одоо ой гэдэг юм бол миний нутагт дуусаж байгаа. Миний унсан дулаан уулын урд талд сангийн далайн нуур гэж нуур бий. Тэр бол орхон голд сутгадаг, зэгсдийн гол болоод сарын гол болж нэр нь өөрчлөгддөг. Ганцхан гол, өөрөөр хэлбэл орхон голд сутгаж байгаа олон 10 голын хамгийн урд талаас нь орж ирж байгаа, урд талаас нь орж ирж байгаа ганц голын ихэн дээр байдаг сангийн далай нуур байгаа. Дээр үед тэр одоо баривчлагдаж цаазлагдаж байсан ошууны одоо томхон оюуны хүмүүсүүдийн нэг хүний нэрийг Норов Жансан гэдэг нэрийг Жансан Норов болгож зүүж байсан бурхныг надад манай нутагт үлдсэн Балбар гэлэн гэж хүн өгс юм байлаа. Одоо хүртэл би тэрнээс салаагүй юу. Зөвлөлт холбоотуулсад оюутан байх. Зааж тэр бурхнаас салаагүй. Миний хэрвээ оюунлаг үнэт итлэл гэвэл одоо тэр бурхан байна. Энэ үргэлж зүүж авдаг. Тэгээ энэ бурхан бол одоо миний бурхан багш хоёр шавтайгаа байгаа маа. Бурхан багш хоёр шавтай байгаа. Зүгээр хийсэн нь бол энэ нэг 18 дугаар 100 хавцаа хийгдсэн болов гэж би ингэж зүгээр хийдэл мэдлийг бол ингэж боддгийг. Өнгө нь бол ерөөсөө өнгө алдна гэж байхгүй. Зөв би бурхан гэдэг утгаар нь биш. Тэр дээдсүүд надад ингэж хадгалж яв гэсэн утгаар нь л одоо энийг ингэж насан турштай одоо зүүж яваам л да. Надаас хойш манай хүү зүүх байх гэж би одоо ингэж найдаж байгаа юм. Тэг багшийн сургуульд байхдаа би Лувсан шаруугаагаар Төрсөн нутгийн бараа гэдэг дуугаанд тамга даруулж анхны дуугаан бичиж 10 хэдэн дуутай Киевийн хөгжмийн их сургуульд очиж байсан. Жаахан тийм сагсуу дуу маягийн зан суухт өгсөн. Яг тэр үеийн одоо би ингээд төсөөлж бодоод байхад бол Уронгоо гэдэг дуу, Төрсөн нутгийн бараа, Сэрүүн сайхан хангай, Монгол бүсгүй энэ төргээл яв холонгоо шилэнд бас хийчихнэ. Тиймэрхүү дуунууд хийчихсэн ер нь том болчихтэй л гэсэн л бодолтой Киевийн хөгжмийн их сургуульд очисон падгал ундын да том газар очлоорч тэгэл Цэнхэрүня
Хүмүүний газраас харагдаад байна Киевийн хөгжмийн их сургуулийг төгсснөөр өөртөө байсан муу гэж өөртөө байсан муу гэсэн зүйлээ бол би нэлээд хэсгийг гээж чадсан. Өөртөө дутагдж байсан авъя гэсэн зүйлээс нэлээд хэсгийг авч чадсан. Ийм л олцтой ирсэнтэй. 천천히 zelleşik onguruk Çağ-çağın ursaldım oldu Serregilin çamağın gelsin Settigilin toğayım sevden Зөв миний одоо хөгжимд гол бүтээл гол байр суурийг эзэлдэг хоёр төрлийн хөгжим бий бол зүгээр бусад сөөхөл хөгжим бүтээлүүдийн талаар бол би их том бай хэлсэнгүү тэр бол үнэхээр тоолоход хэцүү их олон зүйл болно. Тэр 30-аад уран сайхны кино байд юм байна лээ. Киноны хөгжим байд юм байна лээ. Нэг 50 орчим морин хуурт болон морин хуурын чуулга зориулсан 50 орчим бүтээл байд. За энэ тоогоороо бол морин хуурт зориулсан бүтээлийн тоогоор бол би одоохондоо авраг амжилт гэдэг баха бид нар гадаад сурсан болохоор орос үг хэрэгэлдэг рекорд гэж авраг амжилт тогтоосон баг чанарын хувьд бол би хилдэгч биш. Тэний бол өөр зүйл. Он цагийн ихээр бол монголчуудын оюун санааны хувьд гэдэг юм уу төрөөн өөрөөн эхлэн тогтоод хүсэмжил ихэн үе тавигдсан одоо тэр перестройка гэж ярьдаг өөрчлөн байгуулалтын үед одоо таарсан Монтгай цэцэн хатан кино бол үнэхээр надад нэгдүгээрт азарт таарсан. Би бол Монтгай цэцэн хатанг
хатан кинонд хөгжим бичснээр өөрийгөө азтай тооцоос гадна мантахаас эцэн хатан надаар хөгжим бичүүлснээр бас алдаагүй болоо гэж. Ер нь одоо бид нарын хөгжмийн зохиолын үзүүр үйлчлэгээ бол юу гэхтэй зэрэг ерөөс явж хөгжмийн зохиолын ганцхан төрөл дуу болж хувирч байгаа байхгүй юу? Монголын хөгжмийг өнөөдөр зөвхөн одоо хөгжмийн зохиолын нэг хэсэгхэн салбар, ганцхан салбар болсон дуу одоо төлөөлж байна. Тийм учраас ямар дуу зохиосноор нь хөгжмийн зохиолчийг одоо үнэлдэг. Гэтэл бол мэрэгжлийн хөгжмийн зохиолчд бол сайн байна уу, муу байна уу гэдэг нь бол хамаахгүй. Дуу бол өмнө чанартай бол өдрийн тэмдэглэл шиг одоо зүйл шүү дээ. Цаан чин тэр хүний сэтгэлийн их гүн рүү ордог. Хүний одоо бүр олон үеийн өмнө байсан зүйлийг одоо санагдуулдаг. Мэдрэхийн эрхтнүүдээр ганцхан эрхтнэр нь дамжиж зүрх сэтгэлийн хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл зөвхөн чих бол зөвхөн яриа сонсдог одоо тийм зүйлээсээ гадна тэр сайханлаг зүйл, бурханлаг зүйлийг чихээр оруулдаг ганцхан юм бол хөгжим. Хөгжмийн зохиол нэг удаагийн хөгжмийн зохиол бол миний байдаг бүх юмыг дуусчих. Тэр яг л тэр миний байдаг бүх чадвар дуусж байгаа нөхцөлд л би бол өөр тэрэндээ ханамжтай байдалд хүрч байгаа. Тэгээд дараагийн хөгжмийн зохиолын сэдв санаа ороод ирэхдээ зэрэг дахин шинэ ундраг ихлээл мөн өөрийг нь дуустал ажиллаж. Өөрийг нь дуусгах чадахгүй орхиж л байгаа бол тэр бол үндсэн чанартаа угаасан самцаа мушгаагүй адил болж хөрч. Тийм учраас юм болгонд өөрийг нь дуусгаж байна гэдэг бол асар их одоо ажил. Айтма тавын одоо нэг цаазын тавцсан гэдэг зохиол дээр нэг үг байдаг. Тамын амтнд тамдаан жаргалтай гэсэн үг байдаг. Тэгэхээр яг би бол энийг өөрийг тамын ажил гэж танд хэлж байгаа боловч би тамынхаа одоо энэ тогоон дотор жаргалтай байна л гэж би ингэж боддог.